Эрхэм байнгын орооны дараах улсын хурлын гишүүдэд Монгол улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд төрөөс эрчим хүчний салбарын өсөлтийг дэмжин либералчлалын асуудлыг тусгасны дагуу эрчим хүчний томоохон төслүүдийг нэн даруй эхлүүлж эрчим хүчний найдвартай их үйлсвэрийг бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-аас 12% өсөж байна. Энэ хэрэглээний өсөлтийг хангах дотоодын эрчим хүчний их үйлсвэрийн суурилгацсан хүчин чадлыг нэмэгдүүлэх нөөц чадлын зохистой хэмжээнд хүрэх буюу 20% илүү байх. Одоо байгаа суурилгацсан хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж 2030 оны түвшинд 3705 мегаватт хүрэх хэрэгцээ шаардлага өсжээ. Эрчим хүчний төслүүд нь санхүүжилтийн хувьд асар өндөр өртөгтэй бөгөөд үүнийг төр дангаар санхүүжүүлэх боломжгүй тул хувийн гэрчлийн хөрөнгө оруулалтыг зайлшгүй шаарддаг. Гэвч санхүүжилтийн дүнгээс хамаарч хөрөнгө оруулагч орж ирэхэд хүндрэлтэй төслүүдэд төрөөс тодорхой хэсгийг санхүүжүүлэх шаардлага өсөж байна. Энэ тохиолдолд төрийн санхүүжилттэй холбоотойгоор эрчим хүчний төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах зайлшгүй шаардлага үүсэж байна. Тухайлбал төрөөс төслийн тодорхой хэсгийг санхүүжүүлээд үлдэх төлбөрийг тухайн станцын үйл ажиллагааны орлогоос нь буцаан төлөх EPC нэмэх нь F нөхцөлтэй сонгон шалгаруулалт хийх боломж төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хууль болон төр хувийн гэрчлийн тухай хуулиудаар харилцааг зохицуулах боломжгүй байна. Төр хувийн гэрчлийн түншлэлийн тухай хуулийн өнөөгийн зохицуулалтын хүрээнд сонгон шалгаруулалт тохиолдолд EPC нэмэх нь файнансинг буюу барах шилжүүлэх төслийг хэрэгжүүлэхийг хориглосон. Түншлэлийн бусад хэлбэрээр шалгаруулах бол 36-аас 48 сарын хугацаа шаарддаг нөхцөл байдалтай байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуулиар түлхүүр гардуулах нөхцөлтэй буюу engineering, procurement, construction гэрээгээр сонгон шалгаруулалт зарлах боломжгүй болсон. Нөгөө талаас EPC нэмэх файнансинг төслийн санхүүжилтийн зарим хэсгийг гүйцэтгэгч нь санхүүжүүлэх нөхцөлтэй бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуулиар тендер сонгон шалгаруулалт зарлах боломжгүй байна. Иймээс төрийн болон орон нутгийн өмчөд эзэмших эрчим хүчний томоохон төслүүдийг яаралтай хэрэгжүүлэх хууль эрхцэн орчныг бий болгох шаардлагын хүрээнд эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл төвөнтэй уялдуулан төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах эрх, сонгон шалгаруулалтын нөхцөл шаардлагыг тогтоох харилцааг зохицуулна. Сонгон шалгаруулалтын эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн зархайн төв байгуулга хэрэгжүүлнэ. Сонгон шалгаруулалт хийх ажлын хэсэг тавигдах шаардлагыг хуулийн төсөлд тодорхойлсон ба энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хууль заасан үнэлгээний хороотой ижил нөхцөл шаардлага хангасан гишүүдтэй байна. Түүнчлэн түлхүүр гардуулах нөхцөлөөр сонгон шалгаруулалт хийх холбоотойгоор туслан гүйцэтгэгчийн чадварын үнэлгээнд тооцох асуудлыг хуулийн төсөлд тусгалаа. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж төсөл сонгон шалгаруулах замаар эрчим хүчний их үйлсвэр барах этгээдийг тодорхойлж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хувийн хвшилтэд хамтран ажиллах хүрээнд төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Сонгон шалгаруулалт тэнцсэн төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах харилцааг төр хувийн хвшлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд нэгэнт шалгаруулалт хийсэн төслийн хувьд төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийн процессыг хэлбэршүүлэх, сонгон шалгаруулж гэрээ байгуулах хугацааг богиносгох харилцааг зохицуулахаар тусгалаа. Мөн төрийн болон орон нутгийн өмчөд эзэмших эрчим хүчний төслүүдийн хувьд төслийн санхүүжилтийн хэлбэр төрийн оролцооноос хамаарна EPC менежмент хийх, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх, барьж шилжүүлэх, менежмент санхүүжилт болон барих шилжүүлэх төрлүүдийг зайлшгүй нэмэх шаардлагатай байна. Дагаж гарах хуулийн төслөөр өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Тодорхойлбол эрчим хүчний үн тарифыг төрөөс хянаж ирсэнтэй холбоотойгоор төрийн өмчт аж ахуйн нэгжүүд алдагдaltaй ажиллаж ирсэн бөгөөд засгийн газрын баталгааны шаардлагыг хангаж чадахгүй нөхцөл байдалд байна. Мөн эрчим хүчний барилга байгууламжийн төсөл нь түлхүүр гардуулах буюу engineering, procurement, construction хэлбэрээр хэрэгждэг бөгөөд төслийн наривчлсан зураг төсөл нь төслийн явцад хийгддэг. Хэрвээ өрийн удирдлагын тухай хуулийн одоогийн зохицуулалтын дагуу наривчлсан зураг төслийг урьдчилан хийх тохиолдолд технологи болон үйлдвэрлэгчийг урьдчилан сонгож өрсөлдөөнийг хязгаарлах, маш өндөр зардал гаргаж зураг төслийг урьдчилж хийх зэрэг үр дагавар гарахаар байна. Иймд хуулийн төслөөр эрчим хүчний төслийн хувьд гаргах засгийн газрын өрийн баталгааны хувьд тавигдах шаардлагыг өөрчилж наривчлсан зураг төсөв шаардахгүй байх. Сүүлийн 3 жил ашигтай ажилласан байх шаардлагыг бууруулж төсөл нь санхүүжилтээ эргэн
санхүүгийн тооцоотой байхаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсрууллаа. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар төр хувийн хвшил, хөрөнгө оруулагчдын эрхтэй түншлэл тулгуурлан, эрчим хүчний их усварчнаар барьж байгуулна, эрчим хүчний үйлдвэрлэл, найдвартай байдлыг дээшлүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ба сонгон шалгаруулалтад оролцогчид нь эрчим хүчний нийлүүлэх үн, хэмжээ, станцыг төр төлөөлөг өгөх хугацаагаар харилцан өршөлдөж, хамгийн сайн үнэлгээтэй төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах юм аа. Улсын хурлын байнгын орон дарга гишүүдээ эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.